За өдрийн 3 минут хэмжлэх хүрч байна. Сайн хэлсэн шүү дээ. Сайн хэлсэн гэдэг нь үнэ хүчлэгээр хэлсэн баха. Тэгээд ер нь бол бид нар ингээд урт наслах гэж юу юм бэ гэхээр чиний махан бие чиний сүнс хоёр хоорондоо салахгүй хамт удаан байх гэж байгаа. Гэр бүл байна те. Гэр бүл мөнгө хайр үнц нь амнаас аль нь чухал юм бэ? Дөндөө олон зүйл чухал зүйл байна штэ. Тэр бүгдээрээ л чухал. Хорон ертөнцид бүгдээрээ л чухал гэдэг юм байдаг байхгүй юу? Надаас бас зарим хүмүүс асуудаг. Энэ 7 үрдний аль нь чухал юм бэ? Би мөнгөтэй олмоор байна. Нараас үлчээ гэдэг байхгүй юу? Уучлаарай. Чи зүрхээ алдаад чи мөнгөтэй болоод нэмэр байхгүй. Чи тархиа алдаад мөнгөтэй болоод нэмэр байхгүй. Бидний боддог зүгээр амьдрал дээр хардаг хүмүүс зарим нь магадгүй бүгд биш шүү. Зарим нь магадгүй тэр зүйлийг олох явцдаа бус зүйлээ хайцсан бохгүй юу? Энэ бол яг төгс зүйл биш ээ. Төгс гэж яг юу гэлтэй бэ гэхээр хэрэгцээтэй бүхэн чи өв төгш байхыг хэлдэг бохгүй юу? Чамд оюухан хэрэгтэй бол оюухан хэрэгтэй байна. Зүрх сэтгэл хэрэгтэй бол зүрх сэтгэл чинь байна. Бие махбодын хүч чадал хэрэгтэй бол эрхэм шиг эрхэм баймаар байгаа л тий. Чамд энэ бүхэн чинь байгаа бол сайн л байна. Чи тэрээс биш ухаантай байхын тулд заавал тийм сул дорой эрхэм байх албатай биш. Хүн хэрвээ энерги нөхцөл нь харин байнга хангалттай дүүрэн бах юм бол байнга цэнгэлдэж явах юм бол бүх төрөлтөө хөгжих боломжтой байхгүй юу? Энэ бүхний гол түлхүүр нь яг юм бэ гэхээр бид нар өөрийнхөө цэнгэлгчийг л олох хэрэгтэй байна. 20 дугаар сая тэр хэлсэн үндсэн асуудал дээр мөнгө яагаад чухал юм бэ гэхээр мөнгө гоё ихгүй юу да? Мөнгийг хайр оролдохгүй байхгүй юу? Гэхдээ мөнгөч тэр хайрч тэр хоёулаа хэрэгтэй зүйл. Орлохгүй шүү дээ. Ингээд чи ингээд гэр бүлийг мөнгөөр орлуулж чадахгүй. Гэхдээ чи бас гэр бүл дангаараа байгаад чамд хэрвээ материалын хөгжил байхгүй бол хэцүү байхгүй юу? Чи өдөрт ингээд тий гадаа гудамжинд идэр ус тачгинж яах. Чи хэдэн хүүхдүүдээ ингээд гадаа гудамжинд суулгах юм үгүй шүү дээ. Чамд хэрэгцээ байгаа материалын хэрэгцээ, ойлголцол. Тэгээ чи дээрэс нь энэ нийгмийн нэг эдис шүү дээ. Тэгэхээр чи тэр тогтоосон хууль дүрм. Тэгээ ингээд тогтоосон хууль дүрм, зүй тогтолцоо энэ соёлт нь ингээд хамт байх хэрэгтэй байхгүй юу? Мөнгө бол бүтээсэн соёл мөн. Харин энэ соёл хэр эрүүл байна, хэр өвчтөй байна, тэ хэр их муу мухай байна гэдгийг ингээд бид нар өөрсдөө бүтээсэн учраас энэ тогтолцоороо тэгтээ тохин тодорхой хэмжээний хүч чадалтай болсны талаар, тодорхой хэмжээний өндөр оролцооны талаар эсвэл ухаантай болсны дараа тэрийг зохицуулж болно. Одоохондоо бид нар комментны цаанаас энэ сэдвийг муулаад хэрэггүй. Цэцэргээд маргалдаад хийцээс дуусахгүй сэдв байхгүй юу? Маргалдаад дуусахгүй, бодоод хоосрол төрөхөөс чиний амьдралд юу ч авчрахгүй хоосон хэрүүлүүдээр бид нь юугаа их юм бэ? Тэ? Рамттай үтсэн хэрүүлээ багсгаад ухаан агсгий. Тэгээд үтсэн. Хаан ухаан ноёлно, хаан зөв байдал ноёлно. Тэнд яг гарц гаргалгаа байдаг шүү. Тэгээд мэддэг юм аа л мэддгүүд нь ярий. Мэддгүүнүүд нь чимээгүй байж сурыг. Энд бол яг одоогийн монголчуудад бол сурах хэрэгтэй хамгийн зөв чанар нь шүү. Баярлалаа.